таны ар гэрлөв, таны гэр бүл рүү, мөн таны сэтгэл санаа руу хизээч байгаагүйгээр их дайрч довтолж байгааг та мэдэх үү? Хуваараа гэр бүл, нийгэм, үндэснээр дэлхийд даяараа аюул зам дунд амар тайван байх вэ? Эски Пэцэг пастрын сэрэмжтэй байхын учир цоврал сургаалыг та хүлээн авч үзнэ үү? Түүх энэ тухай хангалттай өгүүлдэг. Би арай оновчтой жишээ хэлье л дээ. Намайг хит даврагсдын нэг гээд бодоод үзтээ. Асуулт гарч ирнэ. Дэлхийд дахинд байгаа исламын ертөнц 99% инх тайвныг эрхэмлдэг. Тиймээс ердөө 1% нь л хит даврагсд гээд бодоод үзтээ. Та тэдний хэдэн хувь нь хит даврагсд гэж бодож байна уу? Та ямар хариу хэлэх вэ? Яг тодорхой хэлэх аргагүй бол тойм тоо хэлж болно. Зарим хүмүүс хариуг нь олох гэж хичээсэн байдаг. Зарим нь 10% нь гэж хариулсан байдаг. Тэгэхээр ердөө 1 сая 300 мянган хит даврагсдал байгаа юм байна шүү дээ. Арай л их тоо гарч байна. Жишээ нь Египтийн ерөнхийлөгч Хосни Мубарак, Пакистаны ерөнхийлөгч Мушараф, Саудын Арабын хаан байсан Фахад болон Йорданы хаан Абдалла зэрэг орчин цагийн төлөөлөгчид юу гэж хэлдэг вэ гэхээр энэ дэлхийн бүх мусульман инх тайван эрхэмлдэг. Сайндал 1% нь хит даврагсд байж болох юм гэжээ. Ердөө л 13 сая хит даврагсд. Тэдэл Америкийн нэгдсэн улсыг агуу сатаны орон бөгөөд ямар ч үнээр хамаагүй сөнөөх ёстой гэж үздэг гээд боддоо. Ийм бодолтой ердөө 20 хүн 9-р сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан юм. Ойлгомжтой байгаа үстэй. Яаж хүний санаанд ийм юм орж ирдэг байна гэж та бодож байгаа байх л да. Ийм зүйл болох маш том шалтгаан мусульманы номлолд нь бий. Яагаад Америкчлоод халдлага гараад байна вэ гэдгийн шалтгаан нь номлолдоо байгаа юм. Та тэр шалтгааныг мэдвэр байна уу? Би энэ тухай эх 7 хоногт ярьж өгье. Үндэ үүрэг гэж нэрлэгддэг нэг номлол байдгийг. Та үүнийг ойлгохгүйгээр хизээч исламын утга учир эсвэл хит даврагч болсон мусульманыг ойлгохгүй. Гэхдээ би нэг сайхан үг хэлье. Учир нь бид аюул занал гэхээс илүүтэй сайн талыг нь олж харах хэрэгтэй гэж би бодож байна. Би сайн талын эх 7 хоногт ярина. Одоо би ам дамжин яригдсан нэгэн алдартай түүхийг ярьж өгье л дөө. Энд нэг бяцхан ялалтын тухай өгүүлдэг. Энэ түүх бол Ибрахим, Авраам гэдэг нэртэй Кувейт гаралтай чин сүсэгт мусульманы тухай. Энэ хүн телевизийн нэвтрүүлэг гарган маш их хөрөнгө чинээтэй болжээ. Тэрээр хэд хэдэн удаа Меккад очиж мөргөжээ. Олон мусульманы очиж мөргөдөг хааж бол нэг л удаа байдаг. Ибрахим Коран судраа судлаж, далд ертөнцийн тухай маш их сонирхох болжээ. Тэгэд Коран судраа улам гүнзгий судлах тусам сэтгэлийн амар тайван гэрэл хийлсээр Меккад очиж мөргөдөг байж. Харин Ибрахим аргаа барахтаа 4 удаа амийн хорлох гэж оролдожээ. Тэрээр нэг удаа аялаж яваад Англид нэгэн зочид буудалд буудалж л дээ. Рамадан сарын үе таарсан учраас тэрээр зочид буудлаас ч гарсангүй. Нэг шөнө тэр унтж чадахгүй нойргүйдсэндээ өрөөндөө байсан Гедеоны Библийг авч үзжээ. Зочид буудлын өрөөнүүдэд Библийг байрлуулах санаачлаг гаргасан Гедеончуудыг ертөнцийн эзэн ивэх болтугай. 35 унтж чадахгүй бол дуулал 4-р бүлгийг уншаарай гэсэн зөвлөмж хавчуулаас тавьжээ. Энэ бүлэгт ертөнцийн эзэн өөрийн хүмүүсийг амар амгалан унтуулна гэж бичсэн байдаг. Ибрахим ертөнцийн эзэн энэ номд бичигдсэн эзэн мөн л юм бол намайг амар тайван унтуулаач гэж хүсжээ. Дараа нь тэрээр хүүхэд шиг үнэхээр амар тайван унтаж амарчээ. Шүн унтаж чадахгүй орондоо хөрвж байсан тэрээр 7 хоногийн турш хэд хэдэн Христэд итгэгчтэй таарлсан боловч нэгнийх нь ч үгэнд итгэхгүй эсэргүүцэж байжээ. Гэтэл 7 хоногийн дараа Ибрахим өөрөө ертөнцийн эзэнтэй ярьж Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авчээ. Ибрахим Есүс Христэд итгэж Христэд итгэгч эмэгтэйтэй гэр бүл болсон учраас гэр бүлийнх нь түүнийг буруутгажээ. Ибрахим саяхан аавтайгаа уцаар ярьжээ. Тэгсэн аав нь утасны цаанаас бид чамайг 10 жилийн турш харлаа. Бид чамд гар хүрч чадсангүй. Чиний ертөнцийн эзэн чинь үнэхээр байдгийн байна гэж хэлсэн байна. Энэ бол Христэд итгэсэн олон мусульманы нэг л жишээ юм. Би исламын ертөнцийн олон орноор явж аргаан барсан олон хүнтэй уулзаж үзсэн. Тэд итгэл найдваргүй, уучлал өршөөлгүй, олон асуултын хариултаа хайсаар байна. Тийм учраас л тэдний олонх нь Христэд итгэж байна. Энэ тухай эх 7 хоногт ярилцъя. Одоо ертөнцийн эзэнтэй ярьцгаая. Мөнхийн улсын эзэн аав минь ээ. Та бидэнд аврагдах боломж олгосонд баярлалаа.
ганцхан та бидний зүрх сэтгэлийн эзэн. Та өөрийн биеэр иж бидэнд амлалт өгсөн. Бидний сэтгэлийг та өөрчилсөн. ертөнцийн эзний үг бидэнд тодорхой ойлгомжтой байгаад баярлалаа. Хүн төрлөختөнд ирээдүйн тухай маш ойлгомжтой таниулсанд бас баярлалаа. Бид таны үлдсэн гайхамшгуудыг мэднэ. Ялангуяа Христ Есүс өөрөөс нь тусламж хүссэн хүн бүрт тусалдагт бид баярлалаа. Их эзэн Есүс өөрийн биеэр бидний өрийг төлж өнгөрснийг уучлан аврал бэлгэлсэнд баярлалаа. Та бидэнд үнэхээр хайртай гэдгийг бид мэднэ. Бид итгэлээрээ их эзэн Есүсийн араас явдаг. Бид их эзний үгийг мэдэж авсан учраас түүнийг дагдаг. Эзэн бидэнд мөнхийн орны үүдийг нээж өгч ирээдүйдээ бат итгэлтэй явхад тусалдаг, бас хамгаалдаг. Их эзэн минь ээ, биднийг нойрноос сэрээгээч. Бусдын төлөө санаа тавьж, таны ихэлсэн ажлыг дуусгахад туслаач. Бид хүн төрлөختний дунд таны хайрыг хуваалцахыг хүсэж байна. Энэ бүгдийг Есүсийн нэрээр ярьлаа. Амен. Босцгоно.